Самбайцгаана уу, та бүхэндээ бичлэгийг үзэж байгаа үеийн мэндийг хүргэе. 1999 оны 5 дугаар сарын 30-ны өглөө ойролцоогоор 6 цагийн үед Францын зүүн хойд хэсэгт байрлах Нонси хотын өмнөд талд Жарвилийн усан сувгийн эрэг дээр нам гүмхэн орчинд загасчид ням гаргийнхаа өглөөг тайван эхлүүлж байв. Бид жирийн л нэг өдөр мэд хэрэгслээ янзалж загасчлахаар бэлдэж байсан. Гэтэл гэнэт нэг загасчин дэгээгээ санамсаргүй ус руу унгаачихдаг. Тэр дэгээгээ авах гэж ус руу тонгоох үедээ усны мандал дээр хөвж буй нэгэн зүйлийг анзаарчээ. Сайн харвал энэ нь хүний баруун хөл байв. Айж цочордсон загасчин тэр даруй цагдаад мэдгдсэн байна. Эхний байдлаар мөрдөгчид энэ хөлийг завны сэнсэнд өртөж тасарсан байж магадгүй гэж таамаглаж байв. Гэвч маргааш нь байдал огт өөрөөр эргэв. Хөл олдсон газраас ойролцоогоор 500 метрийн зайд уснаас бүрэн ялзарч танигдахын аргагүй болсон хүний толгой олдсон байна. Үүнээс хойш дараагийн өдрүүдэд илүү аимшигтай олдурууд ээлж дараалан гарч иржээ. Хүний бэлэг эрхтэн, цээжний яс, хавиргууд, зүүн хөл, мөн өөр газруудаас гар болон махны хэсгүүд ч илэрсэн байна. Эдгээр бүх олдурыг Нонси хотын шүүх эмнэлэгт хөрвүүлдэг. За эхэндээ мөрдөгчид үүнийг осол эсвэл амиа хорлолт байж магадгүй гэж үзэж байсан. Харин яснуудыг наривчлан шинжилгээд нэг ноцтой зүйл илэрсэн юм. Огтлолууд маш цэвэрхэн системтэй байсан нь утга хөрөө зэрэг багаж ашиглан зориуд тасалсан болохыг харуулж байлаа. Өөрөөр хэлбэл энэ бол хүний санаатай үйлдэл байсан. За шүүх эмнэлгийн дүгнэлтээр нас баралт ойролцоогоор 6-7 хоногийн өмнө болсон гэж тогтоогдсон. За иймээс 6 дугаар сарын 7-нд хэрийг Нонси хотын эрүүгийн цагдаагийн хэлтэст шилжүүлж аллахын хэрэг болгон шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгалтын явцад бас нэгэн чухал мэдээлэл ил болсон байна. Сувгийн орчимд өмнө нь эвгүй үнэр гардаг байсан тухай гэрчүүд мэдүүлсэн байдаг. Мөн зарим ажилчид махны хэсгүүд олж байсан ч тэдгээрийг амьтны эд эрхтэн гэж андуурч хогийн цэгт хайсан байжээ. За цагдаа нар уг хогийн цэгийг шалгаж нэмэлт хэд хэдэн эд эрхтэн олсон бөгөөд шинжилгээгээр тэдгээр нь бүгд хүнийх болох нь батлагдсан байна. Харин хамгийн аимшигтай олдвор нь нийт 3 ширхэг өвдөгний үе илэрсэн явдал байсан. За энэ нь нэг биш дор хаяж 2 магадгүй бүр 3 хохирогч байж болзошгүй гэсэн айдас төрүүлсэн. Хохирогчдын хэн болохыг тогтоохын тулд алга болсон иргэдийн бүртгэлийг шалгасан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. За иймээс мөрдөгчид олдсон баруун гарын хурууны хийг сэргээн тогтоох ажилд төвлөрдөг. 15 хоногийн турш үргэлжилсэн нарийн шинжилгээний эцэст гэмтсэн хурууны хийг амжилттай сэргээж эрүүгийн бүртгэлтэй этгээдийг илрүүлж чадсан байна. За тэр хүн бол 55 настай Германы иргэн Ханс Гассен гэдэг хүн байв. Тэрээр хүнд даацын автомашины жолооч мэргэжилтэй бөгөөд өмнө нь заллан хулгайн хэрэгээр ял шийтгэгдэж байсан нэгэн. Тэр 1997 онд Самуэлийн хорих ангид хоригдож байгаад 1998 онд судлагдсан байжээ. За суугаас олдсон ихэнх эрхтнүүд Гассены биеийн хэсгүүд болох нь тогтоогдсон ч нэг зүйл тодорхойгүй хэвээр үлдсэн. Илэрсэн 3 дахь өвдөгний үе хэнийг болох нь тогтоогдоогүй байв. Ингээд Францын мөрдөн байцаагчид хэргийг үргэлжлүүлэн шалгахын тулд Герман руу явж Гассены өнгөрсөн амьдралыг бол судалдаг. Тэд Гассен судлагдсныхаа дараа Германы Сальцгитер хотод найз Ханс Мюллерийн амьдардаг байсан болохыг тогтоосон байна. Хоёулаа Ханс нэртэй учраас бүгдээрээ овгоор нь Гассен болон Мюллер гэж дуудаад явжээ. Мюллер мөн зэвсэгтэй дээрмийн хэрэгээр ял эдэлж байсан бөгөөд Самуэлийн хорих ангид байхдаа Гассентэй танилцжээ. Сонирхолтой нь Гассен алга болсноос ердөө 1 хоногийн дараа Мюллер өөрөө цагдаад хандсан байна. Энэ нь мөрдөгчдийн анхаарлыг ихэд татжээ. Ингээд Францын мөрдөгчид Мюллерийг байцаах зөвшөөрөл хүсгийн зэрэгцээ түүний утасны мэдээллийг шалгасан байна. Шалгалтын үр дүнд Гассен алга болсон өдөр Мюллер Франц руу олон удаа утасцсан нь илэрдэг. Мюллерийн утасны дуудлагыг наривчлан шалгах явцад нэг чухал зүйл илэрсэн байна. Тэрээр Антер-Европ Diffusion нэртэй үйл ажиллагаанд тодорхойгүй тээврийн компанийн захирал гэгддэг Филипп Госсиог их хүн рүү хэд хэдэн удаа утасцсан нь тогтоогдчихэ. За уг компани Францын Лаксу хотод бүртгэлтэй байсан байна. За ингээд мөрдөн байцаагчид энэ мөрөөр шалгалтаа үргэлжлүүлж 1999 оны 7 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн тухайн хотын захад байрлах сэжигтэй хаягт нэгжлэг хийдэг. За хэргийн газарт очсон мөрдөгчид шуудангийн хайрцаган дээр Госсиог болон Антер-Европ Diffusion гэсэн бичиг байгааг анзаарсан нь бүртгэл дээрх мэдээлэлтэй яг таарч байв. Гэвч цааш шалгахад илүү сэжигтэй зүйлс илэрч эхэлжээ. Уг компани бодит үйл ажиллагаа явуулж байсан ямар ч нотлох баримт байсангүй. Харин эсвэргээрээ хуурамч жижиг баримтууд, үгсийн алдаа ихтэй альбом бичгийн загварууд, ашиглагддаггүй утасны дугаар зэрэг зүйлсээр хаалгавч хийсэн зохиомол бүтэц болох нь тогтоогдсон байна. За өөрөөр хэлбэл энэ нь туршлага байхтай итгэмжийн хүмүүсийг төөрөгдүүлэх зорилготой хуурамч компани байжээ.
Харин Филипп Госёк гэх нэр цагдаагийн байгууллагад өмнө нь бүртгэлтэй байсан тул архивыг шалгахад жинхэнэ үнэн ил болдог. За энэ нэр нь олон удаагийн залилангийн хэрэгт холбогдож байсан Надир Сидрати гэх этгээдийн ашигладаг нууц нэр байсан байна. За Надир нь тухайн бүс нутагт аль хэдийн танигдсан нэгэн байж тэрээр даатгалын залилан, банкны мөнгө завших, хуурамч жижиг баримт ашиглах зэрэг гэмт хэрэгүүдэд удаа холбогдож нийтдээ 30 гаруй жилийн хугацаанд 15 удаа ялс шийтгүүлсэн туршлагатай залилангийн гэмт хэрэгтэн байв. Цаашдын мөрдөн шалгалтаар Надир хохирогч Гассен болон Мюллер нартай шууд холбоотой болох нь бол тогтоогддог. За энэ гуруулаа өмнө нь Самиэлийн хорих ангид хамт хоригдож байсан нь бол илэрсэн. Иймээс мөрдөгчид тэд суллагдсныхаа дараач холбоотой хിവэр байж хамтран ямар нэгэн гэмт үйл ажиллагаа явуулж байсан байж болзошгүй гэж үзэж эхэлсэн. За мөн Германы цагдаагийн байгууллагаас ирүүлсэн Мюллерийн утасны ярианы бүртгэлийг дахин шинжилгээд Франц дахь нэгэн нийтийн утасны бүхээг рүү олон удаа залгагдсан нь бол тогтоогдсон. За энэ бүхээг нь шоронгоос суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэх төвийн ойролцоо байрлаж байсан. За хамгийн сонирхолтой нь уг төв нь цогцсны эхний хэсгүүд илэрсэн газраас ердөө 200 метрийн зайд байрлаж байсан. Энэ нь мөрдөн байцаалтад онцгой анхаарал татсан. За ингээд мөрдөгчид Надир Сидратигийн зургийг тухайн төвийн ажилтнуудад үзүүлэхэд түүнийг шууд таньж тэнд амьдарч байсныг бол баталдаг. За энэхүү мөрдөн шалгалтын гол анхаарал дахин Надир Сидрати дээр төвлөрч тэрээр Мюллерийн хамтаар энэ хэргийн гол сэжигтнүүдийн нэг болж эхэлсэн байна. За 1999 оны 7 дугаар сарын 21-ний өглөө 7 цагт Франц болон Германы цагдаагийн байгууллагууд нэгэн зэрэг баривчлах ажиллагаа явуулдаг. За Мюллерийг баривчлах ажиллагаа Германд өндөржүүлсэн бэлэн байдал тусгай албаны оролцоотой явагдсан ч тэр ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй байна. Харин Гассений цогцос олцсон тухай мэдээг сонсоод ихэд зочирдсан байдалтай байсан нь бол ажиглагддаг. Анхны байцаалтын үеэр Мюллер Гассений үхлийн талаар юу ч мэдэхгүй хэмээн мэдүүлж түүнийг найзын хувьд хүндэтгдэг байсан бөгөөд алга болсонд нь санаа зовж байсан гэж хэлсэн байна. Түүний орон сууцнд хийсэн нэгжлэгээр онц ноцтой баримт илрээгүй зөвхөн Гассений үлдээсэн хувцснууд олдсон бөгөөд энэ нь хохирогч буцаж ирэхээр төлөвлөж байсан байж болзошгүйг бол илтгэж байсан. За харин Францын талд Нонси хотын эрүүгийн цагдаагийнхан Надирийг баривчилж түүний амьдарч байсан байранд бол нэгжлэг хийсэн. За юуны өмнө мөрдөгчдийн анхаарлыг татсан зүйл нь галт тогоонд байсан нэгэн төхөөрөмж байдаг. За энэ нь ургамал мөчөр бутлагч машин байсан бөгөөд 2 дугаар давхурт байрлах хувийн цэцэрлэггүй орон сууцнд ийм төхөөрөмж байх нь хачирхалтай санагдсан байна. Өгөр зогсохгүй галт тогооны давцан дээр төмөр хавчаар том хутга махны хөрөө зэрэг огтолж хэрчиж хэсэгчлэхэд ашиглаж болох багжнууд ил байсан. Мөн галт тогооны угаалтур орчим, бэлта, шүүгээ, шал ханан дээр бор хөрөнгөнгийн олон хатсан тол бол илэрсэн. За эдгээр нь цус байх өндөр магадлалтай байв. За цааш шалгахад шалны хулдаасыг бор наалтаар тогтоосон байсныг хуулж сөхөхөд эвгүй өнөр ханхалж доороос нь их хэмжээний цусны уул мөр илэрдэг. Галт тогооны хажуу өрөөнд Антериоп Diffusion нэртэй тээврийн компани Offsmith харагдах хэсэг байсан байна. Тэндээс ширээ шүүгэн дотроос бусдын нэр дээр үйлдсэн бололтой олон хуурамч бичиг баримт олддог. Эдгээрийн дунд Гассений нэр дээрх материал байснаас гадна Gérard Estel, Norbert Ronfort гэх өөр хүмүүсийн бичиг баримт, хувийн эд зүйлч бас байсан. Өөрөөр хэлбэл нэг биш хэд хэдэн хүний материал Надирийн гэрээс гарч ирсэн гэсэн үг. За мөн Буудангийн дэрэн дотор нуусан гялгар уутнаас цагаан нунтагтай шилэн сав олддог. За анхны харагдах байдлаараа кокаинтэй төстэй байсан тул шинжилгээнд явуулсан байна. За ингээд нийт 10 цаг үргэлжилсэн нэгжлэгийн дараа оройн 18 цагийн орчимд Надирийг Нонси хотын цагдаагийн газар түргэж байцаалт авч эхэлдэг. За байцаалтын эхэнд мөрдөн байцаагчид түүнээс Гассен болон Мюллер нартай ямар холбоотой байсан талаар асуухад тэрээр тэдэнтэй холбоотой байсан гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ холбоо нь зөвхөн залилангийн шинжтэй үйл ажиллагаатай холбоотой гэж тайлбарласан байна. За гэвч байцаалт үргэлжлэх тусам түүний мэдүүлэг өөрчлөгдөж эхэлдэг. За эхний мэдүүлэгтээ тэрээр 5 дугаар сарын сүүлээр Гассен Мюллер хоёр над дээр ирсэн. За удалгүй 2 Голланд, 2 Марокко хүн нэмэгдэн ирээд тэдний хооронд маргаан үүссэн гинэ. За нөхцөл байдал хурцдах үед нь би тэр газрыг орхиод явсан гэж мэдүүлсэн. За харин мөрдөгчид Гассен нас барсан, түүний цогцсны хэсгүүд сувгаас олдсон, мөн баруун гарын хурууны хийгээр нь түүнийг таньсан талаар хэлэхэд Надир мэдүүлгээ дахин бол өөрчилдөг. За тэрээр 6 хүний оролцоотой зодооны үеэр Мюллер Гассеныг хутгалж хөнөөсөн. Дараа нь намайг гараад байж вэ гэж хэлсэн. Би яг юу болсныг бол мэдэхгүй. Харин дараа нь Мюллер надаас цогцыг хаана хайж болохыг асуухад би сувагт хайж болно гэж хэлсэн хэмээн мэдүүлсэн байна.
За Францын мөрдөн байцаагчид энэ мэдээллийг Германы талд дамжуулж Германы цагдаа нар Мюллерийг Надирийн мэдүүлэгтээ бол тулган байцаадаг. Мюллер Гассеныг алсан гэдгийг эрс үгүйсгэсэн ч түүний мэдүүлэг бүрэн итгэл төрүүлэхүйц байсангүй. Тэрээр Надиртай 20 ангаас судлагдсанаас хойш огт холбоогүй гэж мэдүүлсэн боловч утасны бүртгүүл нь тэд харилцаж байсан болохыг тодорхой харуулж байв. За эцэст нь Мюллер баг багаар бууж өгч Надиртай хамт зарим төрлийн залилангийн үйл ажиллагаа хийдэг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. За гэхдээ Гассен яагаад Надир дээр утсан, тэнд яг юу болсон талаар юу ч мэдэхгүй, өөрөө Гассены үхэлтэй ямар ч холбоогүй гэж үргэлжлүүлэн мэдүүлсэн байна. За баримт хангалтгүй байсан тул Германы цагдаа нар түүнийг цагдан хорж чадалгүй сулсан байна. Харин Францад Надирийн байранд илэрсэн цусны мөр болон бусад нотлох баримтад үндэслэн түүнийг Гассеныг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татаж Нонси хотын 20 ангид цадин хоржээ. За тэр хоригдсон хойноч Мюллерийг урагдсаар байсан. Энэ хэрэгт жинхэнэ эргэлт авчирсан зүйл нь тэр нууцлыг цагаан ундаг байв. За нэгжлэг хийснээс 2 хоногийн дараа шинжилгээний хариу бол гарсан байдаг. За Надирийн байрнаас олсон цагаан ундаг хар тамхи биш харин цианид болох нь тогтоогдсон байна. За ойролцоогоор 1 кг хэмжээтэй энэ бодисын өчүүхэн тунч хүнийг хэдхэн хормын дотор амь насаа алдахад хүргэдэг аюултай ажээ. Ингээд мөрдөн байцаагчид Гассеныг хордуулсан байж болзошгүй гэж үзэн Надирийн байрнаас авсан бүх дээж болон сувгаас олдсон огцны хэсгүүдэд токсикологийн шинжилгээ хийлгэсэн. За шинжилгээний хариу тун тодорхой гарсан. Сувгаас олдсон биеийн хэсгүүдээс цианид их хэмжээгээр бол илэрсэн байна. За энэ мөчөөс эхлэн нэг зүйл бол тодорхой болсон. Гассен хутгалуулж амиа алдаагүй харин хорлогдсон. За мөрдөгчдийн өмнө шинэ асуулт гарч ирсэн. За энэ аюултай хорыг хэн хаанаас олж авсан бэ? За калиен цианид маш хортой бодис боловч тухайн үед тусгай зөвшөөрөлтэй худалдааны байгууллагаас нэрээ өгөөд худалдан авах боломжтой байсан юм байна. Ингээд мөрдөн байцаагчид Нонси орчмын нийлүүлэгч байгууллагуудыг шалгаж эхэлсэн байна. За шалгалтын явцад нэгэн бөөний худалдааны газраас 1999 оны 3 дугаар сард Жюэл Гойе гэх нэрээр 1 кг цианид худалдан авсан бүртгэл бол илэрдэг. Гэвч Жюэл Гойе өөрөө ийм бодис огт авч байгаагүй гэж мэдүүлсэн. За түүний хэлснээр Надир Сидрати 1993 оноос хойш түүний нэр, хувийн мэдээллийг ашиглаж ирсэн бөгөөд энэ талаар хэд хэдэн удаа гомдол гаргаж байсан юм байна. За бүр 1995 онд Надир түүний нэрийг хууль бусаар ашигласан хэрэгээр ял авч байсан нь бол тогтоогдсон байна. За ингээд мөрдөн байцаагчид цианид зарсан байгууллага руу буцан очиж ажилтнанд нь Надирийн зургийг бол үзүүлдэг. За ажилтан огт эргэлзэлгүйгээр тимээ энэ хүн өөрийгөө Жюэл Гойе гэж танилцуулж цианид авсан хэмээн баталсан байна. Ингэснээр Надир Антер-Европ диффузион компанийн нэрийг ашиглан өөр хүний нэрээр 1 кг цианид худалдан авсан нь бүрэн тогтоогддог. Харин дараагийн асуулт бол энэ хорыг яаж уулгасан бол? За шинжээчдийн тайлбарснаар цианид гашуун хурц амттай хил түлэх шинжтэй байдаг гинэ. За тиймээс амтыг дарахад бол хамгийн тохиромжтой зүйл бол кофе гэж үздэг юм байна. За иймээс Антер-Европ диффузион компанийн офисоос олдсон кофений аягнууд бол анхаарал татдаг. За хэд хоногийн дараа лабораторийн шинжилгээ энэ таамгийг бол баталсан. Надирийн офисоос уран авсан 2 кофений аяганд цианидын уул мөр илэрсэн. За ингээд нотлох баримтууд нэг нэгээрээ холбогдож эхэлсэн. Цусны уул мөр, цианид, бутлагч машин, мах таслах, багж хэрэгсэл. За нэг хүний эсрэг хэтэрхий ноцтой баримтууд бол бүрдэж байгаа. За эдгээр баримтад үндэслэн мөрдөн байцаагчид дараах үйл явдлын хувилбарыг бол гаргадаг. 1999 оны 5 дугаар сарын сүүлчээр Надир Сидрати Ханс Гассенийг Лаксу дах гэртээ урьсан байна. За тэнд тэр Гассенд цианидтэй кофе өгөөд кофег уусныхаа дараа хэдхэн секундын дотор Гассен ухаан алдан унаж нас барсан. Үүний дараа Надир цогцыг багж хэрэгслээрээ хэсэгчлэн тасалж орой болсон хойно Жагвилийн усан суугийн дагуу биеийн хэсгүүдийг хайсан гэж үзчихээн. Гэсэн ч Надир бурууг Мюллерт тогсоор байсан тул мөрдөгчид тэднийг нүүрэлдүүлэн байцаахаар бол шийдсэн. Харин Мюллер Франц руу очихоос бол татгалздаг. Учир нь тэнд хуучин хэрэгүүдээрээ баригдах эрсдэлтэй байв. Иймээс Франц Германы хил дээр байрлах 2 улсын хамтарсан цагдаагийн байранд байцаалт явуулахар болсон байна. Энэ байцаалтын өрөө хүртэл онцлогтой байсан. Ширээн яг улсын хилийг зааглаж байсан бөгөөд Надир Францын талд, харин Мюллер Германы талд суусан байна. Байцаалтын үеэр Мюллер эхнэрийнхээ хамт ирж өөрийн хувилбарыг дахин бол ярьдаг. Түүний хэлснээр 1999 оны 5 дугаар сарын 20-нд тэд Гассены төрсөн өдрийг тэмдэглэж шар цамц бэлгэсэн гинэ. За тэгээ шүн дунд өнгөрсний дараа Гассен хинт ч хэлэлгүйгээр гэрээс гарч явсан. За өглөө 4 цагийн үед Мюллерийн эхнэр сэрэхэд өмнөх орой ширээн дээр байсан шар цамц, оймс, зангиа алга болсон байна. За ингэснээр Гассен явсныг бол мэдсэн.
Удалгүй одоо Мюллер сэрээд найзтайгаа уцаар холбогдож хаана байгааг нь асуухад Гассен би Носи руу явж байна, Надиртай уулзна. Бид хамт нэг ажил дуусгах ёстой гэж хэлсэн байна. За үүнд Мюллер чи хэл мэдэхгүй байж тийшээ яах гэж явж байгаа юм бэ гэж асуухад Гассен тэнд герман хэлтэй Марокко хүмүүс мөн Парисаас ирсэн хүмүүс байгаа. Бид ойлголцсон гэж хариулсан байна. Хэдэн цагийн дараа Гассен дахин уцаар холбогджээ. За тэрээр Носи хотод ирсэн. Одоо Надиринд очих гэж байгаа тухайгаа хэлээд дараа дахин холбоо барина гэж амласан байна. Гэвч тэр амлалтаа бол биелүүлээгүй. Түүнээс хойш Гассенаас дахин ямар ч мэдээ ирээгүй юм байна. Үүний дараа Мюллер найз руугаа олон удаа залгасан ч холбогдож чадаагүй. Тэгээд тэр Надир руу залгахад Надир "Эмээ Гассен над дээр ирсэн. Гэхдээ би энэ жоохон тавгүй байна" гэж хэлээд түүнийг уцаар яриулахаас бол татгалцсан байна. За энэ нь Мюллерт одоо жоохон сэжиг төрүүлсэн байгаа. Тэрээр одоо тэр чинь шүнжүүн жолоо барьж сурсан хүн шүү дээ. Кофе жоох өгчхөл зүгээр болно гэхэд Надир тэр аль хэдийн кофе уусан гэж хариулсан байгаа. За тэгээ яг энэ хариулт нь хожим одоо маш чухал одоо нотлох баримт болсон байгаа. Тухайн өдөр Мюллер гэрээсээ эхлээд Гассен руу дараа нь Надир руу залгаснаар утасны бүртгэлээр тогтоогдсон байна. Энэ нь тэр үед Мюллер Носи хотод байгаагүй улмаар хохирогчийг хөнөөгөөгийг одоо баталсан. За Мюллерийн эхнэрийн мэдүүлэгч бас үүнийг бол баталсан. Тэрээр одоо Надирийг цагдаагийн хамгаалалтайгаар авч явах үед нь цамцныхын доороос Гассенд одоо төрсөн өдрөөр нь бэлгэлсэн шар цамц цухууж байсныг бол харсан гэсэн. За Мюллерийн өөрийнх нь үзэж байгаагаар хэрв Надир Гассеныг хөнөөсөн бол шалтгаан нь мөнгө байх магадлалтай гэж мэдүүлсэн байна. За учир нь Гассен их хэмжээний бэлэн мөнгө авч явдаг байсан гинэ. За ингээд мөрдөн байцаагчид Надирийн өмнөх хэрэгүүдийг дахин шалгаж эхэлсэн. Ингээд түүнтэй холбоотой хоёр ноцтой хэрэг илэрсэн байна. Эхнийх нь 1982 онд алга болсон Ондре Гаши гэгчийн хэрэг байв. Түүнийг сургаггүй алга болсны дараа Надир түүний бичиг баримт хувийн мэдээллийг ашиглаж байсан нь тогтоогдсон ч зохицос олдоогүй учраас нотлох баримт хангалтгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож байж. За хоёр дахь нь 1994 онд алга болсон Леон Кхосийн хэрэг байлаа. За энэ удаад ч мөн адил Надир хохирогчийн нэр орон сууцыг ашиглаж байсан нь тогтоогдсон ч зохицос олдоогүй тул хүн амны хэрэгт яллаж чадаагүй байна. Харин бусдын нэр ашигласан хэрэгээр 5 жилийн хорихяал авч байжээ. За ингэснээр Надир албан ёсоор залилан хийдэг, бусдын нэр ашигладаг, гэмт хэрэгтэн гэж тооцогддог байсан ч мөрдөгчд түүнийг одоо хүн амны хэрэгт холбогдсон байж болзошгүй гэж аль хэдийн сэжиглэж байсан байна. За Гассений хэрэг гарснаар тэд энэ удаа түүнийг мултрахгүй гэж үзэж байсан. За гэвч Надир одоо шоронд байх хугацаанд өөрийгөө дүүжлэхийг оролцсон ч амжилтгүй болсон байна. За үүний дараа түүний зам байдал огцом өөрчлөгдөж эхэлжээ. За гисэн цэцэгцийн одоо шинжээчдийн дүгнэлт өөр байв. Тэд түүнийг одоо жинхэнэ сэтгцийн өвчтэй биш харин хариуцлагаас зайлсхийхийн тулд дүр эсгэж байна гэж үзсэн байна. За мөрдөн шалгах шүүгч түүний өнгөрсөн амьдралыг наривчлан судлуулахад бас нэгэн одоо дүр зураг ил болдог. Надир бага насндаа эцгийн алдаж гэр бүлийн нөхцөл одоо доройтсны улмаас асрамжийн газарт өссөн юм байна. Тэр багасаа л одоо хулгай зэрэг одоо гэмт хэрэгт оролцож эхэлсэн байна. Дараа нь цэрэгт элссэн ч удалгүй залилангийн хэрэгт холбогдсон хөөгдөж удирдлагууд нь түүнийг ямар ч гэмт хэрэг үйлдэх чадвартай хүн гэж одоо үнэлж байжээ. Шоронд орохоос зайлсхийх боломж гарвал тэр өөрийгөө сэтгцийн өвчтэй мэтээр харагдуулж эмнэлэг твтийг оролддог байж. За жишээ нэг удаа тэр биедээ одоо зүгийн балт үрхэд эмнэлгийн цэцэрлэгийн голд зогсоод намайг хар гаргийнхан дайрах гэж байна гэж хашгирч байсан байна. Мөрдөгчд болон шинжээчид үүнийг одоо түүний залмих дүр эсгэлтийн нэг хэлбэр гэж үзсэн байна. За ингээд нэг том асуулт гарч ирсэн. Залилагч, хуурамч нэр ашиглагч энэ хүн амны хэрэг үйлдэх чадвартай юу? Гэсэн ч Надир бүх хугацаанд буруугаа хүлээгээгүй. Тэр байнга л одоо би залилагч мөн. Гэхдээ би аллах үйлдээгүй. Үүнийг Мюллер хийсэн гэж мэдүүлж буруугаа Мюллер рүү одоо чигсэрэл байсан. За гэвч мөрдөн шалгаж зөвхөн Гассений хэрэгээр дуусаагүй байлаа. За учир нь нэг том асуудал үлдсэн байсан. Тэр 3 дахь одоо өвдөгний үе. За энэ үе одоо хинийх вэ? За Надирыг баривчлах үед түүний гэрээс Жигар Стел болон Норберт Ронфорт гэх хоёр хүний бичиг баримт эд зүйлс олдсон байсныг та нар санаж байгаа бох тийм ээ. За иймээс мөрдөгчд сувгаас олдсон хоёр дахь зохицны үлдэгдэл эдгээр хоёр хүний нэгнийх байж магадгүй гэж үзжээ. За шалгалтаар Жигар Стелч Норберт Ронфорт хоёулаа өмнө нь шоронд хоригдож байсан бөгөөд бүр Надиртэй нэг 20 ангид хамт байсан нь бол тогтоогдсон. Мөн хамгийн сэжигтэй нь тэд хоёулаа шоронгоос гарсныхаа дараа орс сургаггүй алга болсон байж. Иймээс үнэн мөнийг тогтоох одоо цорын ганц найдвартай арга нь ДНХ-гийн шинжилгээ болсон байна.
За үүний тулд мөрдөгчид Норберг Онфор болон Жирар Стель нарын гэр бүлийн гишүүдийг олж сувгаас олдсон үлдэгдэлтэй харьцуулах сорьц авах шаардлагатай болдог. За Жирар Стелийн хувьд мөрдөн шалгалт нэлээд хүндрэлтэй байсан. Тэр өргөмөл хүүхэд байсан учраас биологийн гэр бүлийнхэн талаар мэдээлэл бараг байгаагүй. За гэсэн ч мөрдөгчид ихийнхэн чармаалт гаргасны эцэст түүний эхнэгтэй дүү нарыг олж чадсан байна. За сонирхолтой нь тэд өөрсдийгөө ахтай гэдгээ огт мэддэггүй байсан ч ДНХ-гийн шинжилгээ өгөхийг бол шууд зөвшөөрсөн байдаг. Харин Норберг Онфорын хувьд нөхцөл байдал өөр байв. Тэр өмнө нь хүн амны хэрэгт холбогдсон ял идэлж байсан бөгөөд гэр бүлийнхэн нь түүнээс аль хэдийн холбоогоо тасссан байсан байна. За гэсэн ч түүний хүүхдүүд шинжилгээ өгөхийг зөвшөөрдөг. Шинжилгээний хариу хүлээгцээр мөрдөгчид өөр нэг шийдвэр гаргадаг. За хэрвээ сувгийг бүрэн шахвал илүү олон нотлох баримт олдож магадгүй гэж үзсэн байна. За ингэж сувгийг шахах ажиллагаа явуулсан. За энэ ажиллагааны үеэр хэд хэдэн яс бол илэрдэг. За үүнд шилб, гуй, дал, буулганы яснууд багтаж байв. За олдсон бүх ясыг нин даруй шүүх эмнэлэгт хөргүүлсэн байна. За шинжилгээний дүнгээр ихэнх яс гасины цогцсны дутуу хэсгүүд болох нь бол тогтоогддог. За гэвч нэг яс, далны яс өөр хүнийх болох нь тогтоогдсон байна. Энэ нь мөрдөн шалгалтыг дахин нэг шат ахиулсан. За ингээд мөрдөгчид Жирар Стелийн асуудал дээр төвлөрч эхэлсэн. За Жирар Стель 1998 оны 10 дугаар сард шоронгоос суллагдсан байна. Тэр удалгүй Страсбург хотод хүргэлтийн ажилд орж 6 сарын хугацаатай гэрээгээр ажиллаж эхэлжээ. За энэ нь түүний хувьд амьдралаа шинээр эхлүүлэх анхны бодит алхам байсан. За ажил олгогчийн дурсснаар Стель өмнө нь асуудалтай амьдралтай байсан ч өөрийгөө өөрчлөхийг үнэхээр хүсэж байсан нь илт мэдэгддэг байсан гэсэн байна. За орон байрны хувьд тэр хуучин хоригдлуудыг хүлээн авдаг нийгэмшүүлэгтүүд амьдарч байжээ. Тентгийн ажилтнуудад ч тэр тайван асуудалгүй хүн мэт харагддаг байсан байна. За гэвч нэг асуудал байсан нь түүний ажлын гэрээ удахгүй дуусах гэж байсан юм байна. Аз болоход түүнд шинэ боломж гарч ирсэн байна. Түүнд ачааны машины жолоочийн ажил санал болгожээ. За энэ ажилд дагалдах байр мөн боломжийн цалин амласан байна. Жирар Стель энэ ажлын талаар ярихдаа компани нэрийг ч дурдсан байдаг. Тэр нь Антариогоо диффьюзион байсан. За мөн энэ ажлыг түүнд өмнө нь хамт хоригдож байсан хүн санал болгосон гэж хэлсэн байна. Тэр хүн бол Надир Седрати. Ингээд нэгэн баасан гарын үдээс хойш Жирар Стель Нонс руу явах галт тэргэнд суудаг. Тэр Филипп Гроссиог гэх нэртэй ирээдүйн ажил олгогчтойгоо уулзахаар явж байсан байна. За явахаас өмнө Страсбург дахь төвийн ажилтнуудад даваа гарагт буцаж ирнэ ярилцлага хэрхэн болсон талаар хэлнэ гэж мэдгдсэн байна. Гэвч тэр дахиж хизээж буцаж ирээгүй. Даваа гарагийн өглөө төвийн захирал нэгэн дуудлага хүлээн авдаг. Уцаар ярьсан хүн өөрийгөө Антариогоо диффьюзион компанийн захирал Филипп Гроссиог гэж танилцуулсан байна. За тэрээр Жирар Стель аль хэдийн 38 тонны ачааны машин барин Европын замд гарсан. Тиймээс Страсбургт буцаж очихгүй гэж мэдгдсэн. Мөн түүний хувийн эд зүйлсийг өөрөө ирж авна гэж хэлсэн байна. За үнэхээр ч 7 хоногийн ихээр нэг хүн ирж төвийн ажилтнтай хамт Жирарын өрөөнд орж бүх эд зүйлийг нь авч явжээ. Хожим мөрдөн шалгалтаар энэ хүн хэн байсан нь тогтоогдсон. Тэр бол Надир Седрати өөрөө байдаг. Ингээд Надир Седратиг Жирар Стелийг урдчлан төлөвлөж хордуулсан хөнөөсөн хэрэгт албан ёсоор яллагдагчаар татсан. За гэвч мөрдөн шалгалт үүгээр дууссангүй. Мөрдөгчид 3 дахь боломжит хохирогч болох Норберг Онфорын хэргийг түүнтэй холбохыг зорж байв. За Норберг Онфорын хувьд эхлээд түүний үнэмлэх олцсон. За үүний дараа Надирийн байрнаас илэрсэн цусны тоолб хутга хөрөө болон бусад эд зүйлс дээрээс түүний ДНХ илэрчээ. За гэвч нэг том асуудал байсан нь түүний цогцос олдоогүй. За Норберг Онфор мөн л хуучин хоригдол байсан бөгөөд танилуд нь түүнийг малгайд гэж хочилдог байж. Түүний мөрөөдөл маш энгийн байв. Шоронгоос гармагцаа компенкар буюу аяллаа машин аваад Франц болон Европоор аялж төрөл төрөсөдтэйгөө дахин уулзах байсан. Тэр гэр бүлтэйгээ холбоогоо сэргээхийг үнэхээр хүсэж байсан байна. Самьелийн хорх ангид түүний энэ мөрөөдлийг бараг бүгд мэддэг байж. За тэгтэл нэг өдөр энэ мөрөөдөл биелэх гэж байгаа мэт санагдсан байна. Шоронд байх хугацаанд нь Антариогоо диффьюзион компаниас компенкар буюу аяллаа машин худалдан авах санал ирдэг. За гэвч энэ санал нь анхнаасаа л эргэлзээтэй байсан. 400 мянган франкийн үнэтэй машиныг ердөө 60 мянган франкийн урьдчилгаа дараа нь сар бүр 1000 франкаар төлөөд авах боломжтой гэх нь зах зээлийн ямар ч логогт нийцэхгүй байсан. За гэвч Норберг Онфор энэ саналд итгэж Филипп Гроссиог гэх хүнтэй харилцаж эхэлдэг.
За түүнд бүх зүйл маш сайн зохион байгуулагдсан мэт ойлгуулсан байна. Машин нь бэлэн, бензин дүүрэн, шоронгоос гармагдсан очоод авахтал болно гэж итгүүлсэн байгаа. За ингээд суллагдах өдөр нь Антариогов диффузионы хүн түүнийг 20 хангийн үүднээс тосож авна гэж тохирсон байна. Гэвч түүнийг тосож авсан хүн нь үндэ Надир Сидрати өөрөө байдаг. За тэр мөчөөс хойш Норбер Гонфорыг дахин хинч хараагүй. За харин Лаксу дахь Надирийн байрнаас түүний нүдний шээл бүх хувийн бичиг баримт мөн шоронгоос суллагдсан өдөр нь өөр нэг хоригдлоос бэлгэнд авсан малгай хүртэл олдсон. Тэгээ үүнээс гадна түүний ДНХ байранд олон газраас илэрдэг. Утхан дээр, хөрөөн дээр, шалны хулдаасны доороос хүртэл. Эдгээр нь түүнийг Надирийн галтгоонд хэсэгчлэгдсэн байх өндөр магадлалтайг харуулж байв. Гэвч дахин нэг асуулт гарч ирэв. Түүний цогцыг хаашаа нуусан бэ? За нэг зүйл тодорхой болсон. Тэр бол сувагт хаягдаагүй. За учир нь сувгаас олдсон яс үлдэгдлүүдийн аль нь ч түүнд бол хамаараагүй байсан. За иймээс мөрдөгчд цогцыг булсан байж болзошгүй гэж үздэг. Надирийн зойрноос 4% хурц мөн мөстэй хайрцаг олдсон байна. За эдгээр дээр төмрийн хүтэр ихтэй хөрсний уул мөр бол илэрсэн. За ийм төрлийн хөрс нь тухайн бүс нутгийн хуучин уурхайн ам орчимд илбэг байдаг юм байна. Ингээд Нонси хотын мөрдөгчд ой мод дундах орхигдсон уурхайн амнуудыг шалгаж эхэлдэг. Тэд нийт 3 уурхайн амыг наривчлан шалгасан байна. За бүгд нэг л зорилготой Норбер Гонфорын цогцыг олох. За гэвч хэд хоног үргэлжилсэн хайлтын дараа ямар ч үр дүнд хүрээгүй. Эцэст нь тэд ажиллагааг зогсоохоос өөр аргагүй болсон байна. За учир нь тухайн бүс нутагт 100 гаруй орхигдсон уурхайн ам байдаг бөгөөд бүгдийг шалгана гэдэг бол бараг боломжгүй асар том ажил байсан. За ингэснээр энэ хэрэг маш хүнд нөхцөлд бол үлдсэн. Цогцос байхгүй, шууд гэрч байхгүй, хэрэг хүлээсэн мэдүүлэг байхгүй. Гэсэн ч мөрдөн байцаагчид Норбер Гонфорын хэрэгээр Надир Сидратыг яллагдагчаар татсан байна. За гэхдээ энэ хэрэгт нэг маш сонин бас харамсалтай давхцал байгаа. Норбер Гонфор 7 дугаар сарын 19-нд шоронгоос суллагдсан. Харин яг тэр үед Нонси хотын эрүүгийн цагдаа нар Надирыг баривчлах ажиллагаагаа аль хэдийн төлөвлөж байсан байна. За тэд түүнийг 7 сарын 21-нд баривчилсан. За хэрвээ баривчилгаа ердөө 1-2 өдрийн өмнө явагдсан бол магадгүй түүнийг хэрэгээ үйлдэж байхад нь барьж болох байсан. Эсвэл Норбер Гонфорын амийг аварчиж болох байсан. 2 жил хагасын мөрдөн шалгалтын дараа шүүх хурал 2002 оны 4 дугаар сарын 25-нд бол эхэлсэн. За ийм олон нотлох баримтын өмнө ч Надир Сидрати бурууга хүлээгээгүй хэвээр байв. Тэр шүүхтэр би алуурчин биш, би зүгээр л жижиг залилагч гэж мэдгдсээр байсан. За тэр үүнийгээ тайлбарлахдаа миний нэрийг нь ашигласан бүх хүмүүс үхээгүй шүү дээ гэж хэлсэн байна. За жишээлх юм бол цианид худалдан авахтаа ашигласан Жуэл Гойе, мөн хуурамч компани байгуулахтаа ашигласан Филипп Гроссиог гэх хүмүүс хоёулаа амьд байсан. Тэд бүр шүүхэд ирж гэрчийн мэдүүлэгч өгсөн байна. Тангарагтнууд шийдвэр гаргахын өмнө Надир тэдэнд рүү ихцлэн хараад сайн бодоорой, би юу ч хийгээгүй шүү гэж хэлсэн байна. За гэвч шүүх өөрөөр бол шийдсэн. Надир Сидратыг Ханс Гассен, Жирар Стел, Норбер Гонфор нарын амь насыг санаатаагаар хохироосон гэмт хэрэгт буруутайд тооцож 20 жилийн хугацаанаас өмнө суллагдах боломжгүй нөхцөлтэйгээр бүх насаар нь хорихаал оноосон юм байна. Гэвч тэр бууж өгөөгүй. Өөрийгөө гүтгэгдсэн гимгүү хүн гэж үзсэн тэр даруй давж заалтах гомдол бол гаргасан байна. За харин давж заалтах шатны шүүхийн шийдвэр бүрч хатуу байсан. Түүний хугацаанаас өмнө суллагдахыг хориглосон хугацааг 20 жилээс 22 жил болгон нэмэгдүүлсэн байна. За ингээд өнөөдрийн маань хэрэг үүгээр өндөрлөж байна. За та бүхэн маань энэ хэргийн талаар юу гэж бодож байгаагаа сэтгэл хэсэгт бичиж үлдээнгээ subscribe болон лайк дараарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.